Тайшин цэрэгжүүлсэн хамгаалтын ангид хэрэглэгдэж буй 3 төрлийн шат. 1. Довтлооны шат нь гал сөнөөгч барилгын гадна ханаар дээж гарах, дээврийн налуу дээр задрагуу хийхэд зориулагдсан бөгөөд довтлооны шатыг 3 сундаг шаттай хослуулан хэрэглэхэд тохиромжтой байдаг. 2. 3 сундаг шат нь гал унтраах бие бүрэлдэхүүнийг барилгын 2 ба 3 дугаар давхар 2 давхар байшингийн дээврийн хөндий ба дээвэрт гарах гал төмрийн үед барилгын дотор ажиллаар зориулагдсан. Эвхдэг шат нь дасгалгаан дотор ажиллах шатаж буй барилгын нэг давхрын цонхоор орох үед ашиглахад зориулагдсан. Эвхдэг шатыг эвгсэн байдал төмрөөр бөгшүүлсэн дугуй төгсгөлөөр гал унтраах үед барилгын модон хаалга, цонх, хан хялбар нурах хийц бүтээцийг ашиглаж болдог. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.